Улсын хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газараас 2025 оны 5 дугаар сарын 9-ний өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засгийн газар, Бүгд найрамдах Казахстан Улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын их хурлын шуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 78 дугаар зүйл заасныг үндэслэн аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Монгол Улсын засгийн газар нь хөлийн шандад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгаа хангах зорилгоор алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт 3-1-д нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэн гэж мөн Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2-1-3-6-ад гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэний нийгмийн баталгаа хангах үүднээс нийгмийн хамгааллын хэлэлцээрийг үргэлжлүүлэн байгуулах зорилт дэвшүүлсэн. Дээрх зорилтын хүрээнд бүх хэлэлцээрийг хэрэгжүүлснээр хоёр улсын иргэд Монгол улс болон Бүгд найрамдах Казахстан улсад ажилласан шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох Монгол улсын иргэд Бүгд найрамдах Казахстан улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж тухайн иргэний нийгмийн баталгаа сайжрах талаар дурдсан байна. Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх үед улсын хурлын гишүүдээс асуулт асууж үг хэлээг болно. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн оног дэмжлээ. Улсын хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газар, Бүгд найрамдах Казахстан Улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлсэн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.